За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл бид нэр эхний загварын хамгийн сүүлчийн үсэг буюу я үсэг. За ингээд хагас игээр тэмдэгсэн энэ үсэг маань болохоор бол орчин цагийн Монгол хэл буюу кирилл үсгийн я, е, ё, ю энэ бүхний гэл галгилж байгаа үсэг байгаа юм. Тэгэхээр бид энэ загвараар гэдэг маань болохоор энэ гийгүүлэгч их шиг хоёр нэлээд үе болно гэсэн. Тэгэхээр энэ загварыг бид нэр өмнөх дөрвөн үсгээр үзлээ. Нама, лара. Энэ загвараар эдгээр үсгүүд үйт үсэг болж одоо бүтсэн. Тэгэхээр хамгийн сүүлчийн буюу үсэг нь болохоор я үсэг. Гэтэл энэ я үсгийн энэ хэлбэрээр эдгээр дөрвөн гэвдэгч илэрдэг байна. За тэгэхээр ардаа ямар ч гიშгүй я үсэг гэдэг маань энэ хэлбэрээр ингээ галгилагдана гэж. Тэгвэл энэ хэлбэрийн ард а байх юм бол я үсэг болдог байх нь, энэ хэлбэрийн ард э байх юм бол е үсэг болдог байх нь, энэ хэлбэрийн ард о үсэг байвал ё үсэг болдог байх нь, энэ хэлбэрийн ард у үсэг байвал одоо ю үсэг тийм үү? За тэгэхээр энд нэг зүйлийг хараарай таахгүй. Энэ кирилл үсэг дээр маш олон одоо тийм ээ одоо гийгүүлэгчийн хэлбэрүүд энд одоо харагдаж байна. Гэтэл үүнийг монгол хэлч дээр үсэг ганцхан энэ урт шилб яваад дээшээ татлаа. За тэгэхэд мөн бидний мэддэг үндсэн зурлагт ордог и үсэг ингээ байж байна. Хадагт ордог. За тэгэхээр эхэнд ордог гийгүүлэгч эхэнд ордог дөрвөө авлаа. Энэ бүхнийг авлаа. Я, е, й, ё, ю гараад ирлээ. Дунд ордог хэлбэр, дунд ордог гурван хэлбэрээ авлаа. За энэ дунд ордог хэлбэр я, е, й, ё, ю. За харин дунд ордог хэлбэр адагт ордог сүүл ном гэцтэй ном авлаа. Я, е, й, ё, ю. За ингээд би зөвхөн адагт нь болохоор бол энэ орхицыг тухайн нөгөө и үсгийн номын хэлбэр дээр авч тавилаа. За тэгэхээр энд и үсэг дээр яагаад орхиц тавьчаа гэдэг асуудал гарна. Тэгэхээр бид нөгөө монгол үсгээр мэддэг их шиг гэдэг салаавчж ордог. Тэгвэл энэхүү а-гийн дээд талд байгаа энэ ном болохоор бол и үсэг биш юм байна. Тэгэхээр ийм ном нь ямар хэлбэр байх вэ гэхээр энэ үгийн адагт ордог я үсгийн дэвсгэрэлж орсон хэлбэр байна. За тэгэхээр энэ 5 үсэг маань тавуулаа дэвсгэр үсэг. За я үсэг болохоор бол зөөлөн дэвсгэр үсэгт багтнаа. За одоо энэхүү я үсгээ хэрхэн яаж бичих вэ гэдэг энэ хэсгийг авч үзье. За би зөвхөн мэдж байгаа энд ийм авч утсан шүдийг нэг дахин урагшин сунгаж үчих юм бол шилбэн үсгийн урагш харах хэмжээ энд байна шүү гэж. Тэгээ энэний доод талд нь үе үсгийн шилб тийм үү? Үе үсгийн шилб байна. За ингээд хос үсгийн 2 шилб байна. За эр үсгийн мөн шилб байна гэх мэт. За эдгээрийг шилбэн үсэг нэгэд аваад үзсэн. Шилбэн үсэг гэж. Гэтэл одоо бидний үзэж байгаа яа үсэг болохоор шилбэт үсэг төр. Тэгвэл шилбэт үсэг юунаас бүтдгийг хэрвээ шилбэт үсэг. За ингээд гэцсийг урагш нь нэг дахин авч утсантэй шилбэт үсгийн урагшаа гарах хэмжээ тэнцв. Энэ мань доошоо явахдаа 45 градус явах хэвээр. Эндээс ингээд инглээ. За эндийг нэг дахин сунгаж үчих юм бол шилбэн үсгийн урагшаа гарах хэмжээ. Тэгэхээр бидний нөгөө өмнөх үтсэн зүй тогтлын үйлчилж байна. Жижиг нь томоо үсэг нэ. За энэ 45 градусын налуугаар авах хэвээр. За тэгэхээр дунд ордог нь бас мөн ялгаа авахгүй ингээд гараад ирнэ. За тэгэхээр шилбэн үсэг шилбэт үсэг хоёр бол ортууг нь байх хэвээр гарцааг болж ирлээ. Энэ шилбэн үсэг нь шүднээс үүсдэг, шилбэт үсэг нь гэцнээс үүсдэг. Ингэж баримжаалж сургалтанд хэрэглэх ёстой. За тэгээ адагт ордог хэлбэр нь болохоор энэ ном бид нар мэднэ. Энэ одоо хоошоо гарсан титмийн энэ байдлаар ингэж бичнэ гэж. За эндээс одоо бүх юм тодорхой болж өгч байна. Энэ хэлбэрийг одоо авч үзье. Энэ хоёр хэлбэрийг авч үзэх юм бол одоо е үсэг маань ингэж гарч ирлээ. Эний ард талд нь о биччихье. За тэгээ энэ ном бичье. Тэгээд хэрвээ энэ орхиц одоо ямар байх вэ гэвэл энэ шилбэт үсгийг нэг дахин урагшин сунгасны адил орхиц байна гэсэн. Энийг ингээд үзэхэд эндээс энзэг нэг дахин авсны тийм орхицыг бичнэ гэсэн. Өөрөөр хэлбэл мөн жижиг нь томоо үсгэнэ гэсэн ийм байдлаар. За тэгэд энд 45 градус байгаа бол энэ 45 50 градус адилхан байна гэж налуу параллелийг үсгэж байна гэж.
За бичлэгийн хувьд ингэж ойлгох хэрэгтэй. За Евскийнхээ одоо үеийн дөрвөн хэлбэрээр яаж орох вэ гэдэг. Энэ маш олон өсгүүдийг одоо авиануудыг илэрхийлдэг учраас нэг хэлбэрээр илэрхийлдэг учраас энд харъя. Одоо энийг бичих юм бол ай. Одоо энийг ай, эй, и, ой гэж одоохондоо уншихгүй. Энэ ингээд бид өмнөх үздсэн дээр л энд болохоор хагасыгаар галиглаад одоо ай гэж уншиж болох боловч огтаа энэ бол яа эсвэл араа болоогүй хэлбэр. Ай гэдэг хосын хэлбэртэй байгаа. Үгийн адагт ордог хос гişгийн хэлбэртэй байгаа гэж. Ай, э, и, ой, ой гэж. За ингээд гэг гэсэн хэлбэр байна. Тэгэхээр яй, ей, ёй, юй, ёй, юй гэж. За энд яагаад одоо хэл оголцсон энэ хэлж болохгүй юм бичээд байна гэхээр бол энэний ард талд болохоор бид бүхэн дөрвөн одоо гээгүүлэгч өөр одоо хэлдэгддэг тийм одоо гээгүүлэгч энд байдаг учраас энийг гаргахын төлөө ингэж хэлж байна. За энд болохоор юу яалаа? Их шиг г гэсэн. Э гэж. Хэрвээ энэ дээр тийм ээ ингээ бичсэн байх юм бол энийг болохоор энэ хэлбэр дээр ингээ бичсэн байх юм бол э гэж хэлэх ёстой. Э гэж хэлэх ёстой. Харин бол энэ э гэж хэлсэн байгаа нөхцөлд Е-тэйгээ хамт, ихшигтэйгээ хамт Е өсөх байна шүү гэж ингэж ойлгох хэрэгтэй. Энд болохоор бол гэдэг. Энийг нь салангадаар байгаа юм байна гэж. Энэ А-ыг салангадаар байна гэж ингэж ойлгох. За ая, ие, үе гэж. Ихшгийн салангад хэлнэ гэсэн. Энд болохоор ихшгийн салангад хэлээд гэг гэсэн хэлбэр. Гэвлэгч ихшиг гэвлэгч гэсэн хэлбэр. Юл, ер, юм гэвэл. За энэ зарим үгтэй таарна. Гэвч хамгийн гол нь ингэж уйлж уншдаг шүү гэдэг. Энэ талаас нь авч үзлээ. Энд одоо утгад үг байна. За энэ үгнүүд маань бол салангат үг учраас бол тус тусдан зааглалаа. Тэгэхээр бид нэг зүйлийг одоо бас сэргэн санаарай. Нэг тусал ингэ тавьсан байна. Нэг тусал тавьж байгаа нэгдвэл Кирилловскийн таслалтай адилхан гэж энэ хоёрыг зааглаж байгаа тасал гэсэн үг. За тэгвэл бид нэр таслыг энэ туслаар илэрхийлдэг. Нэг туслаар илэрхийлдэг байна. Цэгийг бол хоёр туслаар илэрхийлдэг. Аюу. За ай гэсэн үг. Ай тухай гэх юм бол аюу тухай гэж. Ингээ тийм ээ. Ай. За ер гэдэг бол 90 тоо гэсэн. Ер. Энэ дэвэг бол энэ эгээр уншигдах хэрэгтэй. Юм. За энэ юм болохоор байсан юм, ирсэн юм, харсан юм гэдгийн өгүүлбэрийн төгсгөлд ордог юм. Түүнээс ч би нэг юм идсэн гэдгийн нэг юм гэдгийг одоо цаана ямар нэгэн хоол байж болно, хураа идэх юм байж тэрний юм болохоор энэний ардал ямар нэгэн субъект гэх юм бол энэ нь бол өөрөөр хэлэгддэг шүү. Тэгэхээр энэ тэр юмтай андуурч болохгүй. Энэ бол өгүүлбэрийн төгсгөлийн юм шүү. Үе. За одоо залуу үе гэдгийг үе байна. Бид бүхний анхны хичээл дээр авч үзсэн залуу үе. За ёл, шувуу, ай, дууны ай гэдгийг ая. За энд ингээд ганц үгээрээ одоо байгаа хэлбэрийг авч үзлээ. За бид бүхэн одоо цаашлуул энэ хоёр одоо урт шилбээр одоо биччихээд түүнийг энэ өнөөдрийн үзэж байгаа энэ хэлбэрээр галиглаад байгаа. Энэ хэлбэрээр хагасын хэлбэрээр галиглаад байгаа. Тэгвэл одоо энэ маань цаашаа явсаар хагаад бол хосог шиг гэдэг юм илэрхийлдэг гол хэрэгсэл болж хувирдаг. За тэгэхээр бидний одоо энэ хэсэг болохоор бол хилцэн болон болж байна. Хилцээ одоо хэрэглээ гэсэн энэ болон руу орж байна. За энийг бид мэднэ. Малаан гэд энийг мэднэ. За ингээ эр үг байх юм бол энийг и. За энэ хосогшгийн хэлбэрийг болохоор бол хоёр дахьт нь ингэж галгилдаг. Эм үг байвал энийг иен гэд. За тэгвэл маляан. За энэ одоо эм үг байна. Тэгэхээр энд болохоор төлөөнч гэдэг юм уу? Ингээ гарч ирнэ гэсэн үг. За энийг гийгүүлэгчээр төгсөөг араас бичдэг. Тийм үү? Эр эмигээр нэг ялгаагүй. Эр эмээр нь одоо ингээ дууддаг. Бичлэгийн хувьд бол ялгаагүй байдаг гэж. За энд мөн ялгаа байхгүй. Яар. Ер. За мөн малаар
малаар баян гэж явах юм бол энэ яар гівчээр төгсөг. Мал гэдэг нь гівчээр төгсөг. За тэр энэ нь гівчээр төгсөг араас орно эрэмээрээ ингэж салганд дуудагдана. За ингээд эрэг байх юм бол яар гэж дуудана, эмэг бол ээр гэж дуудана. За одоо эмээр тийм үү? Одоо эмээр гэж явах юм бол за эм ер гэж ингэж үчигдэх нь. За энэ хэлбэр болохоор за энийг одоо энэ хоорондох энэ нь болохоор тэмдэг маань болохоор одоо галгийн маань хагасгаар тэмдэглэж байгаа галгийн маань хэлбэр эхэндээ гарч ирнэ. За тэгэхээр энэ хаана ордог хэлбэр үг гэхээр ихшгээр төгсөг араас орно гэсэн. Тэгэхээр ихшгээр төгсөг араас эхний энэ шийдвэр нь болохоор гүйгүүлэгч Е маань байна гэж ойлгох хэрэгтэй. За одоо ингээд ихшгээр төгсөг ямар үг байж болох вэ гэхээр энэ за бид бүхэн өмнөх хэсгүүд дээр мэддэг ном гэж байгаа тийм. Ном гэж явах юм бол ном энэ хэлбэрийг хүчдэг. Номыг гэд энэ хэлбэрийг хүчдэг. Тэгвэл ном Е гэж ингэж гэх нь энд за эхнийх нь Е И эн. За энэ болохоор бас ихшээр төгсөг араас бичдэг. За энд ном гэж байна. За нэг номын гэж явах юм бол ингэж байх шít. За одоо энэ бид энэ бүхнийг уншиж чаддаг бол А байдаг юм байна. Тэгвэл А-гийн дараа Е. Энэ болохоор л А-гийн дараа гүйгүүлэгч хэвээр Е. Тэгвэл энэ шилбэ нь Е болоод энэ шилбэ нь И болоод энэ Л боллоо. За айл гэж. За айл. Эндээс үүдээд бид нэр энэ ай гэдэг үгийнхэнд ордог хос гიშгийг ингэж бичдэг юм байна. А-гаа бичээд хоёр уртшил бичээд. Энэ хоёр уртшилбын нэг нь болохоор эхнийх нь болохоор Е болдог юм байна. За гэтэл энэ бол эхлээд гүйгүүлэгч болчихлоо. Найр, найр гэсэн үг. Найр гэсэн үг. За ингээд гэрээ найр гэдгийг найр гэж ингэж байх юм бол за ингээд эн үсэг орлоо. Энэ шүд маань болохоор А болно. Энд гიშгийн дараа гүйгүүлэгч явах хэрэгтэй гэдэг энд хагас И болно. Энэ маань И. Тэгээд найр гэсэн үг. Найр гэсэн. За ингээд дунд ингэж ордог юм байна. Дунд хосог шиг айгийн хосог шиг. За дунд айгийн хосог шиг. Энэ адагт ингээд ма. Өөрөөр хэлбэл М үсэг, А үсэг тэгээд гიშгийн дараа Е орно гэх ма. За эхэнд дунд адагт тийм айгийн хосог шиг ингээд орж байгаа хэлбэрийг авч үзлээ. За одоо энд Эгийн хосог шиг, Эгийн хосог шиг. Энэ Э үсэг байж байна. Гიშгийн дараа энд Е гүйгүүлэгч байх хэвээр. За энэ дараагийнх нь болохоор И ингээд М Ү. За энэ хэлбэрээр ийм гэдэг эйм үү гэж хэлж байгаа боловч угтаа урт ийм гэдэг энэ хэлбэр байна. За энэ үсэг Э үсэг эхнийх нь гიშгийн дараа гүйгүүлэгчдэр Е. За ингээд И энэ маань Л. За ингээд нэйлэ гэж нэйлэ. За энэ хэлбэрээр бас одоо тийм ээ Игийн одоо урт нийл гэсэн үг болж байна тийм үү нийл. За энэ мэлмэ гэд. Мэлмэ. За энэ мэлмэ гэдэг маань болохоор энэ хэлбэрээр за И ингээ урт гişг хэлбэр ингээ гарч. За Эгийн хосог шиг ингээд хэлбэрийн хувьд ингээ гараад ирлээ. За энд одоо харъя бид. За энийг шууд ингээ хоёр ингээд урт хэлбэртэй байгаа учраас энийг О юм уу Уг нь О Н Е энэ болохоор И Н Р. За Р мас салангад байна гэдгийг тэмдэг нь зураас таад ойр гэсэн үг. Ойр холын ойр гэсэн үг. За ингээд эндээс ой гэдгийн эхэнд ордог хос гიშгийн хэлбэр. За шууд ингээд О-гийнхоо төрсийг бичээд хоёр уртшил бичээд тэгээд нэгэнд О нэг шиг чинь ардахын гүйгүүлэгч байна. Түүний ардах нь их шиг байна гэхээр энэ бол хагасыг гэдэг нь гүйгүүлэгч тэмдэглэж байна гэж. За энд нойр гэсэн үг. Нойр. За энд шууд байгаа хэлбэрээр ой гэд. Ой мод гэдгийг ой. За үүгийн хосог шиг дээр нэг тайлбар өгье. За хосог шиг гэдгийг яаж авч үзэх вэ гэхээр ингэж авч үзлээ. За үү их шиг байдаг юм аа. Тэр их шигээ бичдэг юм байна гэсэн. За тэгвэл энэ хосог шигийг илэрхийлэхийн тулд
Тэгэд энэ үү утсан бол үүний ард талд нь хосог шиkhээ нэг шилбэг бичих хэрэгтэй байна. За гэтэл одоо энд одоо ингээд эл гэдэг маань энэ байж байна. Эл байж байна. За элийг ичгэд эл ингээд энд гийгүүлэгч явах хэрэгтэй. За тэгвэл энэ хосогшгийн энэ гийгүүлэгч, энэ элийн гийгүүлэгч хоёр гийгүүлэгч нэг дор орж байгаа. Одоо нөгөө нэг дараагийнхаа энэ шилбэг өсөж хэрэг гарна шүү дээ. Тэгвэл ингэж байж энэ бүхэн болох хэрэгтэй байсан. Одоо энэ үүгийн хосог шиг эх шиг гийгүүлэгч эх шиг гэж ингэж байж болох хэрэгтэй байсан. Ингэж бичих юм бол энд 1 2 3 шил бичигдэх хэрэгтэй байсан. Тэгвэл Монгол бичгийн бичлэгийн нэг дүрэн байна. Ямар дүрэн байна гэхээр нэг үгэнд 3 ижил гэдэс дараалуулан бичихгүй, нэг үгэнд 3 ижил шил дараалуулан бичихгүй дүрэн байна. А энэнгээр нэг шилбэнд хураагдаад үйл гэж байгаа ингээ байж юм бол үйлээ гэдэг. Энийг болохоор ойлоо уйлаа гэж уншиж болох боловч угтаа энэний ард талд нь ажиллагаа гэдэг үг байх юм бол энийг л ойлоо уйлаа ажиллагаа гэхгүй үйл ажиллагаа гэж шууд хам сэтгэлс нэгэд ойлгож болно гэсэн үг. За ингээд өнөөдрийн бидний Евсэг маань цаашаа явсаар хагаад хэлцэн хосог шиг гэдэг нэг тайлбарлах тийм боломжийг одоо үүсгэж байна. Ингээд өнөөдрийн хичээлээр хосог шиг бид эхэн дундадагт яаж орох хэрхэн яаж орохыг авч үзлээ. Та бүхэн олон дахин уншиж үзэж сайн тавтаарай. Ерүү гэж бол ерн гэдгийг одоо хэлбэрийг бол ингэж гаргаж өгнө. Егийн ард и байх юм бол за энд эс үсэг байна. За эс үсэг үзээгүй боловч угтаа энийг бол эс гэж хэлсэн нөхцөлд энийг Есү гэдэг. Энэ эмэг байвал эмэгийн хэлбэрээр уншдаг тийм Есү гэдэг. За энэ гэдсийг бол ёо. За энэний ард ор бол ёо болно. Ёолоо. За энэний ард бас одоо энэ гэд зорох юм бол энд уу гарна шүү дээ. Энэ утгацсан юм гэдэг. За энэний ард хэрвээ гэцтэй шилб үү орох юм бол энд юу гэсэн бол. Гэх мэтэр энэ бол язгуур үгэн дээр язгуур хэлбэрт нь яа усгээр ихсэн байх юм бол энийг хэдийд нь яа ёо гэж унших гэдэг бол арайхан ихшгүүд нь тэр бүхнийг хэлж өгнө гэдгийг эндээс ойлгож байгаа хаа. За харин адагт ордог энэ хэлбэр. Адагт ордог энэ хэлбэр маань бол энэ байж гэн. За энэ номын араас энэ орхицыг аваад яая өсг болно. За тэр яая хэлбэр үгийн язгуурт байх юм бол энд бол үг болно. Өөрөөр хэлбэл үгийн язгуурт ингээд тааралдвал энд болохоор үе гэдэг. За энэ үе тийм үү? Залуу үе гэдэг үе болно. Харин төгсгөлд залгуурын үргээр орох юм бол яа ёо гэсэн залгуур болно. Шийдэн үсгийн яа нөхцөл гэдэг. За энэ яа нөхцөл нь болохоор хаана ордог нөхцөл үг гэхээр ямар үгэнд ордог нөхцөл үг гэхээр энэ бол үйл үгийн араас орно. Өөрөөр хэлбэл яр, имэн одоо оёх гэсэн. Тэгэд үйлийн нөхцлүүдийг салангад өчтдөг юм байна гэдэг ойлголтыг одоо эндээс эхлээд та бүхэн одоо олж харж байна. Өмнө нь болохоор нэрийн нөхцлүүдийг дандаа салангад өчсөн, үйлийн нөхцлүүдийг одоо бол харин нийлүүлж өчнө гэж. За нэр үйлийн нөхцөлийг бичгийн арга нь болохоор өөр энд ламыг гэж яхад энд бол и гэдэг хэлбэрийг кирилл бичгээр өчтөө үгтэй хамт өчтдөг боловч угтаа энд салангадаар өчтдөг. Оюуны гэж яхад нь салангадаар өчтдөг. Гэтэл үйл үгэн дээр болохоор тухайн нөхцлүүдийг бүгдийг дээр язгуур үгтэй нийлүүлж өчтдөг байна. Ярия тийм үү? За имнэе оюуя. За эндээс энэ хэлбэр
үгийн төгсгөлд орж байх юм бол эр үг байх юм бол яа гэж, яа гэж. Аагаар эм үг байх юм бол гэж ээгээр дуудаад за ингээд төгсгөлийн хэлбэрийг. За ингээд уншия, бичиж, үзье, харъя, олъё, мэдье, сурая бүгд зөвхөн энэ хэлбэрээр илэрнэ. Тухайн дээдлийн үг нь үйл үг байна. Энэ залгуурыг нийлүүлж чинь. За бид хэл зүйн хэлбэрүүдийг салангадаар нэлээд тайлбарлалаа. Тухайн яа үсгтэйгээ холбогдуулан гарч ирдэг хэлбэрүүдийг одоо утга тэсгтэр ямар байдлаар орсныг нь уншиж үзүүлье. Ламай, өөрөөр хэлбэл энэ ламыг гэсэн үг. Ихшгээр төгсгөөс гэвчээр гэсэн нөхцөл. Заахын тялгалын нөхцөл. За тялгалын нөхцөлийг тухайн үгс саланг төвчт хуулийн дагуу ингээд ламыг өөрийя. За сая бидний одоо үздсэн энэ хэлбэр чинь өөрий гэдэг. За энэ зөөлний тэмдгээрээс яа ордог тэр хэлбэрийг тэгвэл тэр яа хэлбэрийг болохоор дандаа энэ хэлбэрээр бичиж байна гэдгийг өөрийя. За ламыг өөрий. Оюуны мэлэмэ. Оюун гэдэг зөвхөн сүүлийн нэр төгсгөөс ордог хариалахын тялгалын и гэдэг хэлбэрийг одоо кирилл бичгийн 61 и гэдэг хэлбэрийг энэ хэлбэрээр төгсгөлийн оо тийм үү өвн хэлбэрээр илэрхийлэн үүнийг болохоор 61 и гэж тэгж авч үзнэ. За тэгэхэд энэ хариалахын тялгалын нөхцөл учраас тухайн үгээс нь саланг төвчдөг. Кириллээс нь ялгаатай. Мэлмэ. За нүд гэдгийн хүндэтгэлийн хэлбэр байна. Мэлмэ. За сая бид нэр авч утсан одоо эгийн төгсгөлд ордог хос гişгийг и гэж ингэж авч үзлээ гэж тэгсэн. Тэгвэл мэлмэ гэдэг үг маань ингээд оюуны мэлмэ ном яан. За ном гэдэг маань нэр үг байна. Нэр үг гэвчээр төгсөж байна. Түүний араас и яан гэдэг. Энэ болохоор и болоод дараагийнх нь болохоор яа гэдэг. Өнөөдрийн үтсээс маань болж хувирна. За энэ номоо гэдэг. Өөрөөр хэлбэл хамаатуулахын одоо ерөнхийдөө хамаатуулахын дөрвөн хэлбэр. Номоо гэдэг хэлбэрийг эрг байх юм бол яан гэж хэлсэн, эмэг байвал яэн гэж хэлнэ гэж бид өмнөх хичээлүүдээр үздсэн байгаа. Номоо. За энэнийг бас хэлчихье. Энэ нь болохоор и гэдэг хэлбэрийг болохоор бид и гэж авч ирсэнэ гэдэг. Өмнөх хичээл дээр үздсэн байгаа учраас би энийг заавал бичихгүй явж байна шүү. Олууя. За оюуны мэлмийн номоо олууя гэдэг. За тэгэхээр одоо эндээс та бүхэн хараарай. Олъё гэдгийг кирилл үсгээр бичих юм бол энэ ингээд нөгөө тэмдэг үсэг буюу хатуугийн тэмдэг одоо яа гэдэг тэр хэлбэр байх юм бол энэ хэлбэрийг гидсээр илэрхийлнэ. За ингээд эрг байх юм бол оог ингээд гэж уншина. Уу гэж уншина. Эмэг байх юм бол үү гэж унших нэ. За ойр. За энэ бас өнөөдрийн үздэг бидний хос гişиг явж байна. Ойгийн эхэнд ордог хос гişиг явж байна. Ойрын ихшэр төгсөг араас гэвчээр гэсэн нөхцөл алгана гэдэг дээр одоо энд бид хариалахын тялгалын ин гэдэг хэлбэрийг тавьж байна. Ойрын айл өнөөдрийн үзсэн айгийн хос гişig явж байна. Айлаар оруя. Ойрын айлаар оруя. Айлаар. За энд болохоор үйлдэхин тялгалын нөхцөл байна. Үйлдэхин тялгалын нөхцөлийг гэвчээр төгсөг араас энэ хэлбэрийг залгана. Тийм учраас энэ эхний шил болохоор яаж галглах вэ гэхээр игээр галглаад дараагийнх нь е гэдэг өнөөдрийн утсан е дэвсгэр байх. Оруя. За гişэр төгсөг байдаг ор гэдэг маань түүний араас яг шууд холбон бичдэг. За энэ уярам уя. За ингээд энийг бид нэр одоо юугаар нь уншъя да? Нөгөө нэг үеийн аргаар нь уншъя да. Уя. Ингээд гişэр төгсөгийг эхэлж гişгийг хэлнэ. За дараагийнх нь гэвлэгч хоёрын цогт нь хэлнэ. Харин энд болохоор гээгүүлэгч гişиг гээгүүлэгч байж байна. Энийг болохоор бидний нөгөө мэддэг гэг гэдэг үе маань нэж байна. За тэгэхэд энэ болохоор энэ. За энэ нь болохоор салангадаар гişиг тийм үү? Уярам За ингээд хэрвээ энийг ингээд эмийг нь ингээд нийлүүлээд ингээд бичсэн байх бол энийг рама гэж гэвлэгч шиг салгана штэ. Гэтэл энд болохоор энэ саланга дата авчтна гэдэг нь бол энэ хоёрыг тусгаарлаж хэлэх хэрэгтэй болж байна. Тийм учраас гэг гэдэг уярам ая. За энэ уярам ай. За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр яа үсгийг бид өхөн авч үзлээ. Энэ яа үсэг бол ганц хэлбэрийг авч үзэж байгаа боловч угтаа Монгол хэлний яа ёо
юу гэж одоо энэ одоо хагасын гэр тэмдэглэдэг энэ олон одоо гүйцэтгэгчийн хэлбэрүүдийг цогт нь авч үзлээ гэсэн үг. За бид нар өнөөдөр 5 дахь энэ 1-р загвараар бүтдэг 5 дахь үсгийг авч үзлээ. За энэ 5 дахь үсгийг авч үзсний эцэст хэдэн үсгийг өнөөдөр үзчихвэ? Хэдэн гэгүүлэгч үзвэ гэдэг. Энэ тооцоогоо одоо хийж үзье. За Монгол хэл түүнийг тэмдэглэх кирилл бичиг 35 үсэгт. 35 үсэгт. Эндээс 4 гадаад үгэнд ордгийг асуул 31 болно. За тэгэхээр 31 үсгээс одоо бид нэр хэдийг үзсэн байна гэдгийг авч үзэх юм бол энэ на гэдэг нь эхэн дундаадагт орох, ма нэхэн дундаадагт орох, ла нэхэн дундаадагт орох, ра нэхэн дундаадагт орох, я нэхэн дундаадагт орох энэ бүхэн 23 үе. За ингээд 5-аар үржих юм бол нийлээд энэ 115 үе үсгийг одоо бид нэр энэ 5 гэгүүлэгчийн эхэн дундаадагт ордог байдлаар нь үзээд сурчлаа. За тэгэхээр энээс өмнө эдгээр гэгүүлэгчсэн 7 их шигийг үтсэн. Эхэн дундаадагт ордог дээр нь ингээ үтсэн. Энэ 7 их шиг дээрээ одоо энд хараараа 1 2 3 4 5 6 7 8 гэгүүлэгчийг ингээд аваад үзсэн. 8 гэгүүлэгч. Нийлээд энд 15 болно. 15 үсэг болчлоо. Тэгвэл 15 дээр энд эр үгний и, эм үгний и, эр үгний и, зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг, хагасын зэрэг үсгүүдээ нэмэх юм бол ингээд ихчгүүдээ нэмэх юм бол энд ингээд 4 хэлбэр болоод нийт 31 үсгээс 19 үсгийн зөвхөн энэ загвараар бүтээгээд үзчихлээ. Тэгэхээр энэ загвар нь ямар загвар байна гэхээр тийм ээ. Эхэнтгтэй, дундхтай, наадахтай, аадаг нь их шиг орхид савна гэдэг. Энэ загвараар ингээд үзээд дууслаа. Тэгэхээр энэ загвараар бид 1-р одоо ингэж загварт холбогдох 5 гэгүүлэгчийг авч дууслаа. За өнөөдрийн хичээл өгж байгаа энэ даалгаварт өгж байгаа энэ галиг бол 5 үсгүүдийг бүгдийг нь оруулсан кириллээр бичсэн галиг байгаа. Та бүхэн энийг монгол шиг рүү шилжүүлж олон дахин нягтлж олон дахин бичиж дадлага хийгээрэй. Ингээд өнөөдрийн хичээл өндөрлөж байна.